Миний анхны хайр үүдэн шүднийхээ зайгаар их хөөрхөн инээдэг дулаахан харцтай залуу. Гадаа цас бударчихсан хорооллоор бие биенээ хайгаад алхаж байсан юм. Бодрох цас холигсон хүмүүс дунд тэр залуу их содон харагдаж байлаа. 2009 оны 12 сарын 13 бидний анх уулзсан өдөр. Бид хоёр бие биедээ анхны харцаар л турсан. Бүх мэдрэмжүүд маш хүчтэй хурдан өрнөж байлаа. Үерхэж эхлээд гурвал хансан. Үнсэж хамтдаа авахсан зураг компьютерийн дэлгэцэн дээр тавьсан байсныг ахуулаад харчихсан. Ээжэд хэлчихсэн. Бол мдээгүй. Би 17 настай их сургууль дөнгөж орж байсан юм. Сэтгэлээ тагаа тэр залуутай үерхэд явах уу, гэрийнхнийхээ надаас хүсэж байгаа энгийн хүн шиг байдлаар амьдрах уу гэдэг сонголтон дээр гацчихсан. Энгийн гэдэг нь мэдээж эмэгтэй хүнтэй үерхэд бусад ирчүүд шиг байхыг хэлж байгаа юм л та. Бид үерхэд 7 л хонсон байсан ч сэтгэл зүрхээрээ би бидэд хайртай болчихсон байв. Ах минь намайг сэтгэл зүйч найзтайгаа хүртэл уулзууллаа. 20 наснаас өмнө хүн өөрчлөгдөж болдог гэх маягаар 3 цаг надтай ярилцаж байсан. Тэгсний үр дүнд салъяж гэж бодсон. Хэлнэ шүү дээ нөгөө хүндээ. Миний тэгтлээ их татагдаж дуурсан анхны залуу урдаас минь харж уйлаад би чамд ингэж их хайртай болчиход хахад яагаад намайг орхих гээд байгаа юм бэ гэж байхыг хараад би ч өөрийгөө харж чадаагүй. Тэр үед л би сэтгэл зүрхэд авах хэрэгтэй гэдгээ ойлгосон юм. 17 настай хүүхдийн хувьд бол амьдралтаа гаргаж байгаа маш том шийдвэр шүү дээ. Тэр айлын ганц хүү. Ээж нь бас бид хоёрын танилуд. Биднийг сайн найзууд л гэж боддог. Намайг 2 дугаар курстээ ордог жил нөгөөх маань хаан буйзад ахлах тоогоочоор ажилладаг байсан юм. Шөнийн ээлжинд гарсан үед нь би хичээл номоо барьж очиод хажууд нь хичээлээ хийж сууна. Заримдаа ядарсан үед нь ажилтан туслаад төмс арилгаж өгнө. Өөрийн 6-7 хүртэл тэгж хамт байдаг байсан ч би үргэлж жаргалтай байдаг байлаа. Манай хүн чинь сурна, хажуугаар нь ажиллана, амьдралд маш хичээнгүй ханддаг хүн байхгүй юу? Амар их хар бор ажил хийдэг байсан болохоор гар нь том бахир болоод хуруу нь бараг зайц шиг болчихсон. Тэгэж их ажиллаж орж ирсэн гараараа намайг тэврээд унтахаа хизээж мартдаггүй байсан юм. Түүний нүд уруул нь их гоё хэлбэртэй. Унтаж байхдаа их тайван харагддаг болохоор би ширтэх дуртай. Би ээж аавтайгаа амьдардаг болохоор цүнхэн дотроо хичээл номоо чихээд л тэднийд очиж хончхоод гэртээ ирж хувц сонроос олжхоод буцаад тэднийх рүү явчихдаг байсан. Ягч хамт амьдраад байгаа биш ч бараг л хамт амьдардаг. Нэг зүүн тэр өөрөө цайны газар ажиллаулаад наадмын хуушуур хийж зархаар боллоо. Тэгтэн би туслаад амьдралдаа анх удаа хуушуурны гурил илдэж сурч байгаа юм. Амархан зүйл биш вэ лээ. Гар хуруу бүр будаа олж байгаа юм чинь. Тэгж ажилласан зунаа өөртөө нэг машин, ээжтэй бас нэг машин аваад өгч байгаа юм. Тэр маань хятад солонгос хэлтэй. Тэрийг надад зааж өгнө. Би болохоор англи хэлтэй. Тэрийгээ бас зааж өгөөд харилцан бие бинийгээ дэмжинэ. Ээж нь бид хоёрыг ихтэй мэддэг байсан гэж бодоод байдаг юм. Яг ч мэдэж байгаагаа хэлдэггүй ч бид хоёрыг хамт байлгах дуртай надад сайн ханддаг байсан. Гэрт нь очихоор нэг том битэн юм пижгэнтэл гүйж ирээд тэрнэ. Эрхлэх гээд. Түүний тухай би үргэлж боддог. Хоолоо идсэн болов уу? Унтаж амарсан болов уу? Баасан болов уу гэж хүртэл бодно. Бид хоёр бүтэн 6 жил үерсэн. Голд нь ихэн болноо. 2014 онд би гадагшаа сурахаар яваад хол байх нэг жилдээ бид хоёр салъя, болъё гэд их маргадаг болчихсон байв. Тэгж байгаа зуны амралтаараа Монголд ирсэн. 7 сард Монголд ирчгээд тэр хүнээс сална гэд бодчихсон. Уг нь 7 сарын 8 төрсөн өдөр нь болох гээд байхад. Төрсөн өдрөөрөө уцаар яриад миний төрсөн өдөр болж байна. Би чамайг их санаж байна гээд л. Би тэр үед амар хатуу сэтгэлтэй шид ч гэсэн зан гаргаад уйлзаагүй. 8 сард би Колумб руу сурахаар явах тэтгэлэг авчихсан. Дараа нь Шанхай руу явж магистр хамгаална гээд дор хаяж 3 жил Монгол байхгүй. Тийм хол удаан байхад бид хоёрын харилцаа угаасаа бүтэхгүй гэж бодсон болохоор л тэр. 7 сарын 30-ны орой үеэлээс нь над руу түүнийг нас барчихлаа гэсэн зурус ирсэн. Миний анхаарлыг татах гээд уйлцах гээд худлаа тоглож гэн гэж бодсон ч харамсалтай нь үгүй байлаа. Би гэрээсээ гарч ирэхэд гадаа амар хүчтэй адар бороо асгаж байсан. Улам хүчтэй болоод үгүй айлгүй дээ гэж гадаа ойрлоод.
Машинаа барих гээд машиндаа суусан чинь салганаад барьж чадахгүй ээжээсээ гуйж машин бариулаад гэрт нь очсон. Ээж нь гэртээ байгаа мөртлөө хаалгаа тайлаагүй. Машин угааж байхад нь ус шүршдэг хоолойноос тог цохиод устай юутай эдэгээ шидэгдээд унчихсан гэсэн. Түргэнд уудсан ч шарга мортод байсан болохоор 30 минутын дараа очсон байсан. Би итгэхийг хүсээгүй. Хүн зөвхөн усал ууж 10 хоног байж чаддаг юм байна лээ. Оршуулах хэсэгтэр ээж нь уйлахгүй байсан. Тэр эмэгтэй уйлаагүй байхад би хажууд нь уйлж яаж болох юм бэ? Сүүлийн үгийг нь хэлэх хүнээр ээж нь намайг сонгосон. Цаас бал аваад машин дотроо унших үгээ бичгтээ олон хүмүүсийн өмнө хайрт минь гэж хэлж чадаагүй болохоор хэлэх үг бүрийнхээ өмнө хайрт найз минь гэж бичиж байсан. Идэх туртай юмнуудын зургийг аваад хамт гаргадаг юм байна лээ. Тэр модон чихэр самартай шоколаданд их дуртай байсан. Оршуулгын дуустал би уйлаагүй. Гарч аваад машин руугаа алхахдаа би сая л нэг халгиж гарч ирэх шахсан нулимсаа хувингаар урсгасан. Уйлцгаа итгэлээ их хүссэн байхад нь уйлцахгүй явчихлаа штэ би. Миний амьдрал гадагшаа явж сурах, мөнгө хураах энэ бүгд юунд хэрэгтэй юм бэ? Ямар ч утга учиргүй. Орой болгон орондоо ороод би уйлдаг байсан. Сэтгэлийг нь, үнрийг нь, биеийг нь, орон зайг нь маш их сандаг. Хүнээс тэгж их хайр мэдэрчгээд тавьж явуулах үнэхээр амар. Би их батсан. Гэрээхэндээ ахиж би та нарын хувьд асуултын тэмдэг шиг амьдарч чадахгүй. Миний амьдрал бол миний л амьдрал гэж хэлээд нээлттэй амьдардаг болсон. Хүмүүс зүрх тарих хоёрынхоо аль нэгийг нь дагаж амьдардаг. Би одоо бүх зүйл дээр зөвхөн зүрх сэтгэлээ л дагдаг. Тэрэндээ ч харамсдаггүй. Тэр миний амьдрал их шаргуу, хөдөлмөрч, зүгээр сууж чаддгүй хүн байсан гэж хэлж байсан да. Тийм болохоор би хийж чадаагүйг нь хийж амьдардаг. Хайр гэдэг зүйлийг надад хамгийн анх мэдрүүлсэн хүн. Надад дахиж түүнийгээ ганцхан удаа харах боломж олдвол би зөвхөн түүний инээхийг л хармаар байна. Миний анхны хайр.